Сэнди 3 цаг компьютер тоглоод 2 цаг хичээлээ хийдэг. Харин Мэдисон 7 цаг компьютер тоглоод 4 цаг хичээлээ хийдэг. Би тэр хоёрын компьютер тоглосон цаг бүрт ноогдох хичээлийн цагийн нэгж олж чадна. Дараах графикт X тэнглэхээр компьютер тоглох цагийг, Y тэнглэхээр хичээлээ хийх цагийг тодорхойлсон байна. Мөн хоорондын холбоо хамаарлыг харуулжээ. Эдгээр 4 цагийн аль нь Сэнди 5 цаг компьютер тоглохдоо хичээлээ хийх цагийг илэрхийлэх вэ? Энд харуулсан хоёр шулууны аль нь Сэндигийн хичээлээ хийх цаг болон компьютер тоглох цаг хоёрын хоорондын хамааралтай шулуун болж чадах вэ? X тэнхлэг болон хичээлээ хийх цаг нь ямар байх вэ? Сэнди 3 цаг компьютер тоглох бүрдээ 2 цаг хичээлээ хийдэг гэж хэлсэн. X тэнхлэг дээр 3 цаг компьютер тоглох бүрдээ Y тэнхлэг дээр 2 цаг хичээлээ хийнэ. Тэгэхээр энд байгаа улаан шулуунтай адилхан байна. Энэ улаан шулуун нь компьютер тоглох цаг болон X тэнхлэг 3-аар ихсэх бүрт хичээлээ хийх цаг болох Y тэнхлэг нь 2-оор ихсэж байна. Тиймээс 2 цаг хичээлээ хийнэ. Энэ улаан шулуун бол Сэндигийн хичээл хийх болон компьютер тоглох цагуудын хоорондох холбоо хамаарлыг илэрхийлж байна. Хэрвээ Сэнди 5 цаг компьютер тоглолвол хичнээн цаг хичээлээ хийхийг улаан шулуун руу харж мэдэх хэрэгтэй. Сэнди 5 цаг компьютер тоглосон гэвэл улаан шулууны цэцгийг харъя. Сэнди 5 цаг компьютер тоглолвол 3-аас арай илүү цаг хичээлээ хийнэ гэдгийг харуулж байна. Тиймээс C хариултыг сонгоно.